CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ийн хамт үргэж байна. За сайн байцгаана уу? Apex Capital-ийн хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх тэмүүлэн байна. За өнөөдөр би та бүхэнд болохоор 2025 онд дэлхийн хөрөнгөний зах зээл тэр тусмаа Улсын Хятадын хөрөнгөний зах зээл тэгээд эдийн засгийн 2025 оны үзүүлэлт болон цаашлаад 26 болон 27 оны Хятадын төлөв. За тэгээд хөрөнгө оруулалтын ямар секторууд хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой вэ гэдэг агуулгын хүрээнд бэлдэж ирсэн байгаа. За 2025 оны үед гэх юм бол одоо зөвхөн Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлтгүйгээр Хятадын хөрөнгөний зах зээл бол бас маш амжилттай жилиг одоо дуусгах гэж байна. За 2025 оны 1-р улиралд гэх юм бол ер нь бас засгийн газраас хөрөнгөний зах зээлийг идэвхжүүлэхээр одоо зах зээл рүү мөнгө нийлүүлсэн. За тэгээд бодлогын хүүг бас одоо төв банкны бодлогыг бас бууруулсан зэргээр ер нь бол зах зээл нэлээд өсөлттэй байсан ч гэсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Трамп сонгогдсноор хөрөнгөний зах зээл одоо харж байгаа тэр 4 сарын 1 хавцаа бол нэлээд буурсан байгаа. За тухайн үедэр зах зээлийн бас нэг макро мэдээ гарсан. Орон сууцны борлуулалт 15%-аар буурсан гэсэн үзүүлэлтээр зах зээл нэлээд унаад исэн болвол ер нь бол 4-р сараас хоошоо үргэлжлээд зах зээл бол нэлээд сэргэлттэй явж байгаа. За одоо 12 сарын 1-ний байдлаар 2025 оны 1-р сараас хойш 12 сарын 1-ний хүртэлх байдлаар бол одоо энэ CSI буюу Шанхай топ 300 компани индекс маань бол нэг 27 орчим хувиар өссөн. За энэ нь бол одоо US 500-ийн хажууд бол нэг 8 орчим хувиар илүү өссөн байгаа үзүүлэлтүүд явж байгаа. За тэгээд ингээд харах юм бол яг энэхүү чартантай давхцуулаад одоо S&P 500-ийн чартыг харах юм бол бас ер нь ойролцоо яг хөдөлгөөнийг үзүүлсэн байна. 4-р сарын 1-нд бол зах зээл өөрөө яг одоо Трампын тарифтай холбоотойгоор мэдээлэлээр бол зөвхөн Хятадын гэлтгүй Америкийн бас зах зээл унчаад за тэрний дараагаар бол одоо нөгөө тарифын тухай мэдээлэлүүд бол хоошилснороо за ер нь зах зээлд нэлээд эрг нөлөөнүүд авчирсан байгаа. Эдийн засгийн үзүүлэлтийг нь харах юм бол за дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд гэх юм бол 2021 онд бол нэлээд өсөлттэй за цар тахлын дараах өсөлтийн даваа бол одоо 8.9% буюу нэлээд өндөр хувьтай байсан бол одоо харж байгаа ч юм бол эдийн засгийн өсөлт нь бол ердөө нэг 5 орчим хувь руу ороод ирсэн байна. За олон улсын валютын сангаас гаргасан одоо хүлээлтийн дагуу гэх юм бол 2026 болон 27 за цаашлаад 30 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бол ер нь бууралттай байна гэсэн хүлээлттэй байгаа. За 2025 оны үед гэх юм бол одоо эхний хагас жилд бол эдийн засгийн нэлээд өсөлттэй байсан. За тэр нь юунаас болсон бэ гэх юм бол одоо нөгөө тарифтай холбоотойгоор гадаад худалдааны одоо эрэлт бол нэлээд нэмэгдсэн байгаа. Тариф тавигдахаас өмнө бол хэмжээний нэг удаагийн өндөр дүнтэй худалдаа авалтууд нэмэгдснээр энэхүү одоо эдийн засгийн өсөлт нь бол үүссэн. За үүний дараагаар бол одоо тарифын одоо нөлөөлөлд буурч байгаа. За хүү бас ахаад бодлогын хүү буурч байгаа. За тэгээд тарифын нөлөөлөл нь одоо хоошлоод хоёр ерөнхийлөгчийн уулзалт амжилттай болсны үр дүнд бол дахиад худалдааны гадаад худалдааны тэнцэл бол жоохон буурч хэлсэн. За үүнээс үүдэлээр бол эдийн засгийн өсөлт нь бол нэг ойролцоогоор 4 орчим хувьтаагаар энэ онд дуусгаар байгаа. За Хятадын зах зээл дээр нэг томоохон асуудал байгаад байна бол яалч одоо инфляцийн түвшин байгаа. Инфляц яаж байгаа вэ гэхээр бусад улсуудтай харьцуулах юм бол Хятадын инфляц бол өөрөө дефляшн буюу одоо хасах хот руугаа орж эхэлсэн байгаа. Энэ зуны хувьд гэх юм бол за одоо ингээд энэхүү хоёр дахь чартан дээрээс харах юм бол за энэ оны хүлээлт нь бол ер нь 0%-аар дуусгаар байна. За тэгээд цаашлаад үргэлжлээд явах юм бол 0.7 гэх мэтлэнгээр ирэх одоо 5 жилд бол өсгөр байгаа ч гэсэн энэ оны болон өнгөрсөн жилүүд бол инфляц нь бол хасах хоттой болон нэлээд буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь одоо юунаас болоод байгаа вэ гэх юм бол зах зээл дээр бол эрэлт байхгүйгаа нийлүүлэлтийн илүүдэл үүсчихсэн байгаа. За тэгээд одоо яг үүний эсрэг болохоор засгийн газраас нь болохоор анти инволюшн буюу одоо нийлүүлэлтийн илүүдлийг зогсоохоор арга хэмжээ аваад байгаа. Энэ нь болохоор 2025 оноос эхлээд хэрэгжиж байгаа. За энэ юун дээр хэрэгжиж байгаа гэхээр автомашин, нарны эрчим хүч, цахилгаан сэргээгдэх эрчим хүчнүүд орчиж байгаа. За цахилгаан машинуудаас орчиж байгаа. Одоо ган орчиж байгаа. За эдгээр бүтээгдэхүүнүүдийн одоо нийлүүлэлтийн илүүдлийг багасгахыг гэсэн үднээс бол одоо томоохон компаниуд дээр нийлүүлэлтийн тоо буюу одоо тоон одоо хязгаарлалт тогтоож өгөхөөр болсон ба за үүний үр нөлөөгөр болохоор 2026 оноос эхлээд 27 онуудаа ер нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөнө за нийлүүлэлтийн илүүдлийг бууруулна гэсэн арга хэмжээ авч байгаа. За дараагийн нэг үзүүлэлт нь бол одоо PMI индекс байгаа. Purchase Managers Index гэж за энэ дээр юу үзүүлж байгаа гэхээр одоо нийлүүлэлт буюу аж үйлдвэрлэлийн компаниудын хүчин чадал болон тэдгээр одоо эдийн засгт хэрхэн нөлөөлж байгаа талаар харуулж байгаа. За энэхүү чартаас харах юм бол одоо яг өнөөдрийн байдлаар гэх юм бол нэг 50 орчим хувьтай байгаа. Энэ юуг илэрхийлж байгаа гэх юм бол эдийн засгт одоо эрэг нөлөө бол нэлээд султай байгаа. За мэдээж зах зээл дээр одоо илүүдэл бараа бүтээгдэхүүнүүд маш ихээр хэмжээгээр үйлдвэрлэгдэж байгаа. За үүнээсээ болоод бараа бүтээгдэхүүний үн бол зах зээл дээр өсөх боломжгүй. Зах зээл дээр бол халалт бий болох боломжгүй болоод байгааг илэрхийлээд байгаа. За дараагийн салбарын үзүүлэлтүүдийг харах юм бол 2021 онд бол одоо дэд бүтэц за тэгээд үйл хөдлөх хөрөнгө тэгээ үйлдвэрлэлд орж байгаа. За 21 оноос хойш харах юм бол энэхүү үзүүлэлт маань өөрөө маш хурдтайгаар буурч байгаа. За ингээд энэ дундаас бол хамгийн их бууралтай байгаа нь болохоор үйл хөдлөх хөрөнгийн
салбарын уналт байгаа. За энэ бол мэдээж одоо Evergrande Group-ээс үүдэлтэйгээр бол хөрөнгөний зөвхөн одоо эдийн засгт эхлэлтгүйгээр тухайн улсынхаа бүтэн эдийн засагт за энэ цаашлаад хөрөнгөний зах зээл бол маш том сөргөөр нөлөөсөн хүчин зүйлс болоод байгаа. За энэ хөрөнгөний үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн сэргэлт бол ер нь цаашдаа бол 27, 28, ер нь 30 он хүртэл бол бараг орж ирэхгүй гэсэн хүлээлтүүд бол эдийн засгчид гаргаад байгаа. За 2025 онд одоо хятад болсон бас нэгэн томоохон арга хэмжээ гэх юм бол одоо намын хурал болоод 15 дахь 5 жилийн хөтөлбөрөөр баталсан байгаа. За энэхүү уулзалтын хүрээнд болохоор дэвшилтэд аж үйлдвэрлэл, эрчим хүч буюу одоо ногоон технологи, за тэгээд шинэ технологи буюу одоо дижитал шилжилт рүү ер нь бол хятадын эх 5 жилд бол илүү төвлөрчдөд бүтцтэй хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол зарлаад байгаа. За дэвшилтэд аж үйлдвэрлэл гэж юу яриад байх юм бол одоо энэ дээр одоо шинээр хөгжиж байгаа зах зээлийг хэлээд байгаа роботикс орчиж байгаа, тэгээд сансар судал орчиж байгаа. За тэгээд мөн одоо уламжлалт аж үйлдвэрлэл буюу одоо гангийн үйлдвэр, бусад үйлдвэрлэлүүдийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, илүү үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх гэсэн хүрээнд болохоор хөрөнгө оруулалтууд хийхээр шийдвэрлэгдээд байгаа. За эрчим хүчний хувьд гэх юм бол Хятад улсын хувьд болохоор сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчт бол сүүлийн 10 жилд бол маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг оруулаад байгаа. За жишээлбэл одоо 22-оос 24 оны хооронд л ихэд ердөө зөвхөн 2-3 жилийн хугацаанд тэгэхэд 17 их 80 төгрөгийн их 80 юаны 17 их 80 юаны хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Энэ л одоо бусад салбаруудтайгаа харьцуулбал бол хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн салбар болж явж байгаа. За дараагийнх нь болохоор технологийн одоо шинэ дэвшилтэд одоо өөрсдөө үйлдвэрлэе гэдэг байр суурьтай байгаа. За үүнд юу багтаж байгаа гэх юм бол квант технологи, за тэгээд хагас дамжуулагч орчиж байгаа. Тэгээд одоо cloud computing буюу үүлэн тооцоол гэх мэтчлэн одоо яг өнөөдөр хэрэглэгдэх, за мөн цаашдаа хэрэглэгдэж байх юм нөхөө технологиуд ер нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг бол аль биесээр зарласан байгаа ч гэсэн яг эдгээрийн бол одоо хэрэг хэмжээний үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хийх бол зарлаагүй. Тийм учраас одоо өнгөрсөн сүүлийн 3 жилийн хугацаанд бол ямар хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгээд байгаа та бүхэн дэлгэснээс бол харж болно. Тэгээд засгийн газраас бас нэгэн мэдгдсэн зүйл нь бол одоо энэ сүүлийн 5 жилийн хийсэн хөрөнгө оруулалтаасаа бид нар бол энэ одоо энэ дүнгээ нэмэгдүүлж эх 5 жилдээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол мэдэгдээд байгаа. Хэрвээ одоо та бүхэн одоо хятадын хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулъя гэж бодож байгаа байх юм бол засгийн газраас бол мэдээж одоо хамгийн багадаа эдгээр дүнгуудэр бол одоо мэдээж тэргүүлэгч компаниудад хөрөнгө оруулна. Тэгэхээр одоо эдгээр компани одоо эдгээр секторт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь бол мэдээж засгийн газраас бол их хэмжээний одоо тусламж буюу одоо богино хугацаатай юм эсвэл урт хугацааны ер нь бол зээл болон бондуудаар хөрөнгө оруулалтаа авах төлөвтэй байгаа учраас энэ мэдээж энэ болохоор санхүүгийн үзүүлэлт нь бол нэлээд эерэг үзүүлэлт үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Мөн одоо энэ хөө саяны энэ 15 жилийн хөтөлбөр 15 дахь 5 жилийн хөтөлбөр дээр яригдсан юм болохоор ер нь засгийн газар бол зээл хэлбэрээр биш ихэнхийг нь бол дандаа бондын хэлбэрээр зах зээл дээр байршуулна гэсэн баг. Та бүхэн одоо хэрэг хөрөнгө оруулалт хийх юм бол эдгээр сектор дээр үйл ажиллагаа явуулж байгаа. За тэр дундаа илүү тэргүүлэгч санхүүгийн үзүүлэлт сайтай компаниудыг судалж хөрөнгө оруулахыг зөвлөж байна.